Албаны ба хувийн имэйл. Албаны хэрэгцээнд ашигладаг бизнес имэйлийн үйлчилгээ нь ихэвчлэн төлбөртэй байдаг. Түүнийг дагаад байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, техник тусламжийн үйлчилгээ, имэйлийг удирдах тусгай эрхүүдийг хэрэглэгчид олгодгороо давуу талтай. Мөн байгууллагын интернет хаяг болох домейн нэр дээр суурилсан имэйл хаягаар харилцах нь албан ёсны мэргэжлийн харилцааг үүсгэж хэрэглэгчийн итгэлцлийг бий болгоно. Имэйл нь харилцаа холбооны шуурхай хэрэгсэл төдийгүй таны бизнес нэр хүндийн илэрхийлэл болдог. Орчин цагт имэйл ашиглах нь ердийн үзэгдэл мэт боловч ямар имэйл хаяг сонгосноос шалтгаалж таны нэр хүнд бизнесийн соёл харагдах болжээ. Хувийн имэйл үйлчилгээг та аль нэг байгууллагаас үн төлбөргүйгээр авах боломжтой ба тэдгээр байгууллагаас оноосон домейн нэр дээр л ашиглах боломжтой. Жишээ нь таны нэр @gmail.com, таны нэр @yahoo.com гэх мэт. Мэдээж үнэгүй ашигласны төлөөсөнд 7 хоногт 2-3 удаа зарын чанартай имэйл хүлээн авах болно. Үнэгүй имэйл ашиглаж байгаад таны имэйл захианууд ямар нэгэн тохиолдлоор устдвал хинч хариуцлага хүлээхгүй. Hotmail, Yahoo, Gmail зэрэг олон нийтэд зориулсан хувийн имэйл хаягийг бизнес хэрэглэх нь бизнесийн итгэлцлийг 50%-аар бууруулдгийг та мэдэх үү? Таныг санхүүгийн чадамжгүй бизнес эрхлэгч гэж бусдад харагдуулна. Таныг ямар нэгэн залт этгээд байхгүй гэсэн болгоомжлол хамтрагч тань төрүүлж болно. Улмаар хамгаалалтгүй имэйл хайрцагт тань ач холбогдолгүй спам имэйлүүд ирж таны анхаарлыг сарниулж хэдэн 10 имэйлийг уншилгүй орхиход хүрнэ. Эдгээр асуудлаас та бизнесийн итгэлцэл, цаг хугацаа, мөнгө, боломж зэргийг алдна. Таны имэйл хаяг таныг юу хийдгийг сурчилж байдаг. Хэрэв та үнэгүй имэйл ашигладаг бол өөрийнхөө биш тэрхүү компанийг үнэгүй сурчилж байна л гэсэн үг. Домейн нэрд суурилсан бизнес имэйл хаяг таны захим нэрийн худас. Албаны бизнес имэйл харилцагч танд итгэл төрүүлж, таны бизнесийн соёл, нэр хүндийн илэрхийлэл болж брэндээ сурчлах боломжийг олгоно. Байгууллагын имэйл бол хувь хүний өмч биш. Ажилтан ажлаас гарсан ч имэйл хаяг болон мэдээлэл байгууллагт үлдэх ёстой. Нэгэн кейсийг танилцуулахад жуулчдад морин аялал хийдэг 5 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн компани албандаа хувийн Yahoo имэйл хаяг ашигладаг байв. Энэ Yahoo хаягийн ард 3 ажилтан жуулчдаас имэйл хүлээн авч илгээдэг. Гэтэл нэг ажилтан ажлаас халагдахдаа Yahoo хаягийн хандах эрхийг өөр юм болгоод авчээ. Үүний үр дүнд компани бизнесээ алдаж, харин ажилтан олон хэрэглэгчтэй өөрийн бизнестэй болсон байв. Энэхүү сургамж нь аливаа байгууллага мэдээлэлээ өмчлөх бодлого, мэдлэг, чадамжтай байх ёстойг сануулж байна. Энэхүү хичээлээр бид албаны ба хувийн имэйлийн ялгаа, байгууллагын имэйл ашиглахын давуу талыг мэдэж авлаа.